За сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байна. Тэгэхээр бид нар амьдралынхаа хизээ нэгэн цагт ямарваа нэг зүйлийг шинээр хийж үзэх тохиолдол гардаг. За тэгээд шинээр ямар нэг зүйлийг хийхдээ бид нэр хөнгөн догтлол, за эсвэл юм айцтай байдаг, жоохон санаа зовдөг тийм ээ. За энэ ялангуяа онгоцоор анх удаага нисэж үзэж байгаа. Тэр тусмаа ганцаархнаа нисэж байгаа хүнд онгоцны бодол дээр очиод юу анхаарах хэвтэй, ямар шат амжилттай байх хэвтэй, нөгөө улсынхаа хил гайл дээр юуг анхаарах хэвтэй гэх мэтчлэн маш олон асуултууд болон айц байдаг. Тэгэхээр ерөөсөө санаа зовлтгүй энэ бол маш амархан процесс байгаа. Онгоцоор нисгээс эхлээд нөгөө улсынхаа онгоцны хил гайл дээр очих хүртэл ямар шатаараа л байдаг талаар энэ бичлэгээрээ дэлгэрэнгүй агаас явуулт тайлбарлана. Хамгийн түрүүнд мэдээж плетээ захиалахаас эхлээ онгоцны тикет захиалах хэсэг байгаа. За сүүлийн үед бол ер нь бүгдээрээ л онлайнаар бол онгоцныхоо плетийг захиалждаг болсон. Trip.com гэдэг ийм сайт байдаг. Энд бол ерөөхдөө бол хамгийн бас хямдхан билетүүдийг зардаг сайтуудын нэг. Маш олон сайтууд байдаг. Мэдээж монгол хэл дээр монгол сайтууд маань бас маш их байдаг. Танаас сонгож захиалах бол таны асуудал. Гол нь найдвартай байх хэрэгтэй. Энийг маш сайн шалгаж үзээрэй. За онгоцны билет захиалахад бол таны мэдээж пассворд хэрэг болно. За таны гадаад пассворд хамгийн багадаа 6 сарын дараа дуусах хэрэгтэй. Пассворд дээр байгаа овг нэртэй нь плет захиалсан овг нэртэй чинь таарч байгаа эсгээ та хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. Яагаад гэх юм бол гадаад пассвортын дээр байгаа ганцхан үсэг, ганцхан тусал, ганцхан тэмдэгт зүрхэд таны билет хүчингүй болох тохиолдол байдаг. Тийм захиалахад бол хэд хэдэн аргаар та билетийг хямдхан авах боломжтой. 2 дахь 3 дахь өдрүүдэд билет ер нь бол нэг жоохон хямдхан байдаг. Тэгэхээр та бас харж агаад хямдхан өдөр билетээ захиалж бас санхүүгээ хэмнэх боломжтой. За мөн түнчлэн аль болох өмнө захиалах юм бол билет өөрөө бас хямдхан олддог ийм зүйл байгаа. Үүний дараа болохоор loyalty point цуглуулах гэх мэтчлэн зүйл байгаа. Монголд жишээлбэл мятаар нисэх болгондоо та мятын сайтаар сайхан өөрийнхөө оноонуудыг бүртгүүлээд бас дараагийнхаа нислэгээ илүү хямдхан захиалах ч юм уу тийм боломжууд бол маш их байдаг. Тэгэхээр энийг бас шалгаж үзэх хэрэгтэй. Та ингээд билетээ захиалчлаа. Одоо ачаа бараагаа бэлдэх хэсэг рүү оръё. За тэгвэл ачаа бэлтгэхэд юу анхаарах хэвтэй? Ямар зүйлс авч явах хориотой байдаг талаар бүгдээрээ ярив. За гар ачаа буюу carry on гэж нэрлэдэг. Carry on бол 7-10 кг байдаг. Энэ болохоор нислэг болон авиа компаниудаас шалтгаалаад 7-оос ерөөхдөө 10 кг-д гар ачааг авч явах хэвтэй гэж тооцдог. За мөн түншлэн урт өргөн нь бол ингээд онгоцонд ямархуу өргөнтэй ямархуу урттай байх юм олон улсын заалт байдаг. Тэрийг би бас ишиг ингээд оруулчихъя. Энийг бас сайн хараад гар ачаагаа бэлдэх хэрэгтэй. За гар ачаанд бол маш олон зүйлүүдийг авч явахыг хориглодог. Үүний нэг нь болохоор power bank-а та заавал гар ачаанда хийхгүй ингээ гартаа бариад ерөөхдөө бол нислэгтээ бол орох хэрэгтэй. За гар ачаанд мөн түнчлэн 100 мл-ээс дээш шингэн зүйлсийг бол авч явахыг хориглодог. Тэгэхээр таны бараа бүтээгдэхүүн хэрвээ нүүр цэвэрлэгч за мөн шингэн зүйлс байх юм бол 100 мл-ээс доошоо байх ёстой гэсэн үг. За зарим онгоцны нислэгт болохоор 100 биш 50 гэх мэтчлэн байдаг. Тэгэхээр та ер нь бол 50-аас 100 гэд ойлгочихвол зүгээрээ гэсэн үг. За мөн түншлэн гар ачаанд хутаг, эрдээ зүйлс, асаагуур, одоо гал гэх мэтчлэн зүйлийг бол авч явах бол хориотой байдаг. За үндсэн ачаа буюу юм том ачаа байгаа. За энэ том ачаа бас л яг онгоцны нислэг, онгоцны компаниас шалтгаалаад бас л 20 кг-аас 35 кг хүртэл ачаа авч явах зөвшөөрөлтэй байдаг. Тэгээд мэдээж ачаанаасаа заасан ачаанаасаа килограмтай нэвтэрч юм бол та килограм тутамдаа одоо мөнгө төлнө л гэсэн үг. Ачаа бараагаа бэлдчихлээ. Одоо таны нислэгийн өдөр гэж бодъё. Онгоцны бодол дээр бол дотоодын нислэг бол нэг 2-оос 2 цаг 30 минутын өмнө очиход бол зүгээр. Дотоодын гэдэг нь та одоо шилбэл Монгол улсаасаа гараад гадагшаа явах гэж байгаа үед Улаанбаатарын онгоцны бодол дээр ер нь бол нэг 2 цаг 30 минутын өмнө очичвол зүгээр. За харин олон улсын нислэг буюу та буцаад тэр орноосоо буцаад Монгол руу ирэх байгаа тохиолдолд дор хаяж ер нь бол нэг 4 цаг 30 минутын өмнө очичвол зүгээр. Яагаад гэвэл зарим улсад check-in буюу бүртгэлийн хэсэг нь болохоор ер нь нэг 3 цагийн өмнө нэгддэг. Тэрээ check-in буюу бүртгүүлэх хэсэг рүүгээ орцгоё. Өөрийнхөө хэдүүлээ нисэх онгоцны бодлын бичлэгийг үзье. За энэ болохоор 1 давхар болон 2 давхар гэж байгаа. Та бүртгүүлэгч байгаа Монгол улсаас гарч байгаа тохиолдолд 2 давхрынхаа хэсэг дээр бол таксигаа за гэр бүлийн чинь гаргаж өгч байгаа хүмүүсээ бол зогсоох хэрэгтэй. Тэгэх юм бол бүртгэлийн хэсэг маань 2 давхарт нь болдог. Тэгэхээр та заавал ингэж жоохон сандарч явах үедээ цахилгаан шатаар дээшээ 2 давхарлаа яваад авах шаардлагагүй. Сайхан 2 давхраараа орчиход бол зүгээр шүү гэж зүйлээ. Үүний дараа болохоор check-in буюу бүртгэлийн хэсэг рүү та очих хэрэгтэй. За олон улсын хэллэгт болохоор check-in гэж нэрлэдэг. Бүртгэлийн хэсэг дээр та үндсэн ачаа буюу за мөн түнчлэн гар тийшээ авч өчнө гэсэн үг. Үүний дараа бол таны очер болоод та бүртгэлийн ажилтнанд бол гадаад паспортоо өгнө. Гадаад паспортаа ер нь бол энэ кейс байх юм бол энэсээ аваад энэ бас миний нэг
нислэг байна. Тэгээсээ энээсээ аваад ингээд шууд пассвортаа шууд бүртгэлийн ажилтнаа өгчин гэсэн үг. Тэнгүүд бүртгэлийн ажилтан таны гадаад пассвортын чинь нэрийг одоо тийц захиалгын чинь нэртэй овог нэр нь таарч гинөө гэдгийг бол шалгана. За үүний дараа та мэдээж үнцэн ачаагаа үүч жинлүүлнэ гэсэн үг. За энэ жин дээр болохоор та ачаагаа тавина. Таны хэрвээ таны ачааны килограмм таны тухайн нислэгийн чинь одоо заасан тодорхой хэмжээний килограммс хэтэрсэн бол та мэдээж нэмэлт төлбөр төлнө гэсэн. Үнцэн ачааг чинь бол ингээ зам дээр явуулаад онгоцны одоо ачих хэсэг рүү бол явуулдаг. Тэгэхээр маш олон одоо ийм хар энгийн чимдаанууд байдаг болохоор таних тэмдэг тавьчвал зүгээр бүслүүр байдаг. Зам мөндүнчлэн чимдааны уут гэж байгаа. Тэгэхээр та өөртөө тохируулсан бас таних тэмдэгээ тавьбал зүгээр шүү. Гар ачааны хувьд болохоор carry on гэж нэрлэдэг олон улсын хэллэгтэй. За энэ болохоор бас нислэгээс шалтгаалаад 7-10 кг байдаг гэж түрүүн хэлсэн тийм ээ. Ачаагаа жинлүүлчлээ, пассворттай нэрээ тийцтэйгээ тулгачлаа. Үүн дараа бүртгэлийн ажилтан танд буцаагаад таны пассвортыг boarding pass буюу за Монголд бол ер нь бол тийц, нислэгийн тийцэл гэж ерөөхдөө бол явчихдаг болно. За энэ үүн дээр болохоор таны нислэгийн цаг, онгоцны чинь flight number буюу онгоцны чинь дугаарыг, за тэгээд gate чинь бичсэн байгаа. За ер нь бол олон улсын нислэгт ихэвчлэн gate-ний дугаар бол boarding pass дээр байдаггүй. Тэгэхээр та үүнийг өөрөө хайж болох ёстой гэсэн. Gate хайх талаар дараагийнхаа хэсэгт ярих болохоор санаа зовох хэрэггүй. Анх удаага нисгэж байгаа юм чинь гоё цонхоор хараад бол гоё шүү тийм ээ. Тэгэхээр та цонхны хажуудах судал танад бичээд өгөөч гэж бас мэдээж хэлж болно. За олон улсынхаа нэршилээр зөв Windows seat please гэж хэлчихэж болно шүү. Сүүлийн үед ерөөхдөө бол check-in бас онлайнаар хийгдэж болдог болсон. Чадахгүй бол зүгээр сайхан бүрсгэлийн ажилтан дээр бол очиод бас хийлгэж болно. Өөрийнх нь процесс нь болохоор security check гэж байгаа. Энэ нь болохоор аюулгүй шалгалт гэсэн үг л дээ. За security check-ээр ороход бас хэд хэдэн анхаарах зүйлс байгаа. Түрүүнд хэсэгчлэн шинэ зүйлсийг авч явж болохгүй. Хэрвээ та усундаатай явж байвал тэрийг орхиод явна гэсэн үг. 50-100 мл хүртэлх бол шингэн зүйлсийг авч явахыг зөвлөдөг. Security check-ээр орж явахдаа болохоор та гар ачаагаа бүтэн ноутбук, за компьютер, цахилгаан тоног хэрэгсэл байх юм бол чимдаамнасаа гаргана. За тэгээд ийм сагснууд байгаа. Чимдаамаа хийлээ, цахилгаан хэрэгслээ хийн. За тэгээ мөн түнчлэн өмсөж байгаа гадуур өмсөж явж байгаа цаонц байвал хийгээд гутлаа бас зарим тохиолдолд тайлахыг бол шаарддаг. Жобараагаа ингээд тавьсны дараа металл илрүүлэгчээр бол гарна. Ийм хаалга байгаа. Тэгээ нүгэр гарч явахдаа ер нь бол сандраад байх зүйл байхгүй. Ингээд дин ингээд зарим тохиолдолд уурдаг. Тэнгүүд айгаад ах ерөөсөө шаардлага байхгүй шүү. Энэ нь болохоор хэрвээ та нэг жоохон төмөр зүйлс ингээд өөртөө авч явж байгаа бол тамиг ингээд хувцсны чинь тоноглол төмөр зүйл ч юм уу байх үед ер нь бол уурдаг. Тэгээ ингээд дахин үзсний дараа энийгээ тайлж гээд бол аюулгүй ажиллагааны хүн зөвлөнө. За ингээд сайхан гараад явчихна гэсэн үг. Security check-ээр гарч явах үед болохоор та мэдээж хувийн зүйлсээ ажиглах хэрэгтэй. Хувийн зүйлсээ үлдээгээд скандаж гарч явахдаа энэ зүйлс бүрэн байна уу, доторх зүйлийг нь үзсэн бол буцаагаад бүрэн байна уу гэдэг хэсгээ сайн шалгах хэрэгтэй. Зарим хүмүүс сандарж байгаад яг энэ security check-ээр гарч явах үедээ цүнхээ ч юм уу ямар нэгэн зүйл бол үлдээчдэг тохиолдол маш их гардаг. Тэгэхээр та энэ аюулгүй ажиллагаа энэ security check-ээр гарч явахдаа бүх юмаа өмссөн, зүйлсэн бүх юмаа сайхан цуглуулад тайван ер нь бол бүх юмаа цуглуулаарай гэж зөвлөе. Сандраад шаардлага байхгүй. Гэтэ араас ч хүмүүс бол очрлоод ингээд нэг тийм хурдан процесстэй хүн жоохон санах гэдэг. Гэтэ яг энэ үед болохоор за би юмаа авлуу яалаа гэдэг бол сайн шалгах нь бол зүйтэй шүү. За дараа нь болохоор пассвортаа дахин шалгуулах үе шат байгаа. Өмнө дээр болохоор та пассвортаа шалгуулад ерөөхдөө бол энэ хэлээр гарч байна гэсэн тамга бол харуулдаг гэсэн үг. Монголоос гарч байгаа тохиолдолд бол та мэдээж хоёр талынхаа нислэгтэй байх хэрэгтэй. Буцаж ирэх одоо нислэг гээд аль хэдийн захиалсан байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ тийм ээ. Мөн дүншлэн очоод ямар зочид буудалд буухын, хэд буудалд буухын, хаана байрлахын гэх мэтчлэн бол нэмэлт асуултуудыг бол асуудаг. Тэгэхээр бас сандралгүй сайхан тайван хариулаарай. Дараагийн үе шат нь болохоор gate олох ба нислэгээ хүлээнэ гэсэн үг. За gate гэдэг нь болохоор тэр өөрийнхөө нисэх онгоц руугаа орох одоо энэ хаалгал гэдэг ерөөхдөө ойлгочиход болно дөө. Хаалганы хэсэг дээр хүлээж байгаа энэ хэсгийг л ерөөхдөө gate гэж нэрлэдэг байгаа юм. Плюс гарч байгаа тохиолдол бол ер нь бол ойлгомжтой. Пассвортын дээр тамгаад аруулаад нэг нислэг бол нэг давхцдгүй болохоор үсрээл нэг 2 gate-д хүмүүс хуваарлагдаж суудсан байдаг. За гадаадаас нисэж байгаа үед бол ийм электроник ийм самбар байгаа. Одоо gate-үүд чинь бичсэн. Түрүүн boarding pass дээр таны онгоцны дугаар бол нислэгийн цаг байгаа гэдгсэн шүү дээ. За тэгмүүд яг ийм электроник маш том самбар дээр за одоо шилбэл Дубайгаас буцаад Улаанбаатар руу явж байгаа. Дубай to Улаанбаатар ч юм уу тэнгүүтээ цаг нь тэгэд хэддүгээр гейт гэдэг нь болохоор ингээд бичигдсэн байдаг. Тэгэхээр энээсээ харж байгаад та гейтээ олчих боломжтой гэсэн. За гейтүүд бол онгоцны булчин бол Монголынх ч жоохон жижигхан болохоос
бусад орн бол маш том штэ. Тэгэхээр аль болох гейтэн дээр очсны дараа сайхан тайван сууж болно. Тэгэхээр хамгийн түрүүнд бол ер нь гейтээ олоод очих хэрэгтэй. Зарим тохиолдолд бол гейтүүдийн дугаар бол өөрчлөгддөг. За нэг гейт E8 гингүүтээ гинт P7 ч юм уу болоод өөрчлөгдсөн тохиолдол бол бас хаяа байдаг. Тийм болохоор байн ерөөхдөө бол электроник самбараа шалгаж ивэл зүгээр. За гейтүүдийг яаж олох вэ гэдэнгүүт ерөөхдөө бол ингээд онгоцны бодол дээр маш олон самбарууд байдаг. За ингээд зүүн чигийг заасан. За E8 бол урагшаага, за доошоо baggage claim байвал доошоогоо ч юм уу гэх мэтчлэн маш олон ийм заавар чих өгсөн ийм зүйлсүүд байдаг. За бүр болохгүй бол та бас information center буюу асуулт асуудаг ийм хэсгүүд байгаа. Тэгээ ойлгохгүй бол мэдээж сайхан дата аваад Google Translate-тэй ашиглаа явахд бол бас асуудалгүй. За эсвэл би тэр гейтийг хаанаас олох вэ ч юм уу гэх мэт өгүүлбэрийг та хэрвээ гадаад хэл мэдэхгүй бол хүүхдүүдэрээ ч юм уу за эсвэл өөрөө ингээд бэлдээд аваа явуучвал зүгээр өгдөг шүү гэж. Тэгээд мэдээж бас хүмүүс бэлэг авах гад за эсвэл очиж байгаа газараа хүмүүсгүй бэлэг өгөх гээд ч юм уу duty free-гээр маш их ордог. Duty free гэдэг нь болохоор ер нь бол таксгүй, татваргүй одоо барааны үнэ л гэсэн үг юм. Тэгэхээр дэлгүүр хийж байгаад гейтнийхаа цагийг мартчих үе, нисэх цагаа одоо анзаарахгүй өнгөрөөч үе гэх мэтчлэн маш олон зүйл байгаа. Тэгээ анхудаа нисэж байгаа юм чинь сайхан гейт дээрээ нэг цагийн өмнө ер нь бол нэг 30-40 минутын өмнө очихыг бол зөвлөдөг. Гэтэ бас гоё цагийн өмнө ч юм уу гоё очиж суугаа сайхан тайван байж ивэл зүгээр шүү дээ тийм ээ. Ингээд онгоцныхоо гейт рүү та хүрээд ирлээ. За үүний дараа болохоор онгоцондоо суух процесс байгаа. Мессертаа өгөөд тэгээд boarding pass өгнө. Хажуудлынхаа хэсгийг нь бол сайхан тастаал тэгээд тань буцаагаад өгчнө. Нөгөө улсынхаа онгоцныхоо буудлаас ган гартлаа ерөөхдөө бол хадгалаад байж ах хэрэгтэй шүү. Нэрээ нийт зүйл хэрэглэгээ мартчих. Хэрвээ дамжин нислэгтэй байлаа гэж бодъё. За та Улаанбаатараас Дубай явахдаа Улаанбаатар Бээжин Дубай гэж явлаа гэж бодъё. За тэнгууд онгоцны шинэ компани хэрвээ Air China байх юм бол та шууд ачаагаа Дубайгаас авчиг гэж хэлчих болно. За харин транзит буюу дамжин нислэгтэй. За та Улаанбатараас Бээжин явахдаа Мятар ч юм уу Бээжингээс Дубай явахдаа Air China-гаар явж байвал ачаагаа заавал голынхоо улсаас аавны гэдгийг та мартаж болохгүй шүү. Яагаад гэх юм бол энэ хоёр өөр онгоц болохоор хоёр өөр компани болохоор хоорондоо холбоогүй. Тийм болохоор та заавал ачаагаа буцаж авлаа дахиж бүртгүүлнэ гэдгийг санаж авах хэрэгтэй шүү. Онгоц руугаа ороод ирлээ. За үүний дараа та мэдээж суудлаа олно. A, B, C, D гэсэн суудлууд байгаа. Тэгээд мэдээж хамгийн урьдчилан хүнд одоо дөнгөж онгоцоор оронгууд онгоцны үйлчлэгч тань. За энэгээр ингэж ороорой гэж сайхан шилжүүлээд өгчнө. Тэгээд суудлаа дээр очиж суулаа. За онгоцоо нисгэж эхлэх хүртэл бол ингээд судлаад хойшлуулж болохгүй сайхан ширээ дэгшгэн одоо урьдлынхаа тавцангууд буулгахгүй бүсээ сайхан бүстлээд за ингээд сайхан ниснэ гэсэн. За нислэгийг эхлсний дараа сайхан суудлаа хойшлуулад ингээд налж малаа сайхан хэвтэж бол бүрэн боломжтой. Нислэгийн үед зөвлөмж өгье. Мэдээж урт цагийн нислэг ч юм уу та ингээд өглөө ирсэн нойршин хурж ивэл та унтчих сайхан болно. Гэтэ ингээ хоолноосоо хоцорчихгүй гэж жоохон хүмүүс сандраад байдаг. За хэрвээ та хоолноосоо ингээ хоцорчихгүй санаа зовж ивэл сайхан онгоцныхаа үйлчлэгч буюу steward-та миний хоолыг ингээ хадгалаад өгөөч би ингээд унтчих юм аа. Босч ирснийхаа дараа авъя гэх мэдчлэн хэлэх боломжтой шүү. Үүний дараа та зорьсон улстай очлоо гэж бодъё. За онгоцноосоо гарлаа. За хамгийн түрүүнд болохоор пассвортоо шалгуулах хэсэг байгаа. Одоо дотоодын зорчигч, гадаадын зорчигч гэдгээсээ шалтгаалаад одоо өөр хэсэгт бол пассвортоо шалгуулдаг. Зарим тохиолдолд энийг болохоор бас immigration гэж бичсэн байж магадгүй. Тэнгүүд би чи юу лээ immigration биш шүү дээ гэх мэтчлэн бодоод андуурчиж магадгүй. За зарим улсад бол immigration болохоор arrival энэ гэсэн хэсэг байж болно. Үүн нэрээ хэдүүлээ онгоцоос ч амчин departure, arrival гэдэг хоёр үгээ ол сурчих хэрэгтэй. Departure буюу явж байгаа хэсгийг хэлнэ. За харин arrival гэдэг нь ирж байгаа одоо хүмүүст зориулсан хэсгийг ойлгочих болно шүү. Arrival буюу ирж байгаа хэсэг дээрээ сайхан пассвортоо өгнө. За хэрвээ визтэй байх юм бол энд чинь л нөгөө виз чинь одоо дарж өгнө гэсэн үг. Визтэй визгүй орноосоо шалтгаалаад ерөөхдөө бол таныг ирж байгаа зорилгыг чинь асууж магадгүй. Тэнгүүд та хэрвээ урьдаас бэлдсэн өгүүлбэр байвал тэрийг харуулчих болно. Буруу хаяг өгсөн мөн буцах билетээ захиалаагүй бол энэ дэр жоохон асуудал үүсдэг. Тэгэхээр та зочид буудлынхаа хаягийг бас мөн түнчлэн буцах билетээ бол заавал харуулах ёстой гэсэн үг шүү. Асуулт асуух юм бол та айлгуулах сандралгүй. Тэг ингээд өөрийнхөө 50 хариулаарай. За хэрвээ гадаад хэлгүй бол Google Translate ашиглаад орчуулж болно. За ер нь бол ингээ хэлгүй байх юм бол ямар учир шалтгаанаар ирж байгаа, хэдэн оны хугацаатай гих мэтчлэн өгүүлбэрээ сайхан бэлдээд авчвал зүгээр шүү. Дээрээ даруулчлаа. За одоо та дамжин нислэг үү? За эсвэл шууд энэ улстай буухч нүгдээс шалтгаалаад транзит нислэг. За эсвэл шууд ингээд хэлээр нэвтрэх гэсэн
хэсгийн аль нэгийг бол сонгоно. Хэмжээ нислэгтэй байх юм бол одоо тухайн улстай очих газарт ч ба манайхаа. За үүний дараа болохоор мэдээж ачаагаа аав тийм ээ. Ачаагаа авах хэсгийг бол baggage claim гэж нэрлэдэг. За тэгэхээр мөн л бас ийм самрууд байгаа. За зарим улс орнуудад болохоор ачаа авах хэсэг рүү бүр юм хурдны галт тэргээр явдаг. Тэгэхээр таас одоо самбар болгоны мэдээллийсээ харж байгаад ачаа авахаа хаанаас авах вэ гэдгээ ерөөдөө бол энэ самбаруудын мэдээллийг л маш сайн харах нь зөв шүү. Тэнгүүд бас ачаа авах хэсэг чинь бүр маш их байгаа. Маш олон одоо энэ мэргэлдэг ачаа авах хэсгнүүд байгаа. Энэчнээс яаж өөрийнхөө ачааг олж авах вэ гэвэл одоо тэр эргэлж байгаа хэсэг болгон дээр онгоцны нислэг байгаа. За тэр нислэгийн онгоцных тэр нислэгийн онгоцных энэ гэсэн мэдээллүүд бол байгаа гэсэн. Тэгэхээр та ачаа авах хэсэг дээрээ өөрийнхөө онгоцны одоо дугаарыг одоо Улаанбаатар, Дубай ч юм уу тийм нэртэй байгаа. Тэгэхээр яг тэр хэсгийг олж аваад ачаа хүлээгээд тавна гэсэн. Зарим тохиолдолд жоохон удаж ярьдаг. Тэгэхээр нэг тийм сандраад байх зүйл бас байхгүй шүү гэж хэлье. Тэгэд нэрээ дамжин нислэг дээр нэг жоохон зөвлөгөө өгчээ. За хэрвээ дамжин нислэг авч байгаа бол нэг дор хаяж 4-5 цагийн зайтай аваарай. Хүмүүс бол нэг 2 цагийн зайтай авчдаг. Энд бол амжихгүй тохиолдол бүр маш их гардаг шүү. Зарим нислэг чинь цагаасаа оройтож нисэн, оройтож очин, за хил гайл олон улсын юм шалгалт дээр танд ямар ч асуудал тохиолдож магадгүй шүү дээ. Ачаа чинь байхгүй болох ч юм уу, за эсвэл пассворд даруулах үед асуудал гардаг ч юм уу, маш олон эрсдлүүд байгаа. Тийм болохоор хэрвээ дамжин нислэг авч байгаа бол заавал нэг 4-5, за нэг 5-аас дор хаяж нэг 5 цагийн одоо юм 5 цагийн дараа нисгэр юм дамжин нислэгийн цаг аваарай гэж зүйлээ. За ингээд та baggage claim буюу ачаагаа авчлаа. За ингээд болоо та ачаагаа авлаа, тухайн улс руу нэвтрлээ. За хэрвээ дамжин нислэг байвал ачаагаа авлаа, буцаад та дахиад нөгөө процесс чинь эхнээс эхэлнэ гэсэн. Буцаад дахиад ачаагаа бүртгүүлнэ. За security check буюу аюулгүй шалгалтаар дахиад гарна. За дахиад бас нөгөө нэг пассворд дээрээ тамгаа даруулна. Тэгээд дахиад онгоцоо гейтээ олоод ниснэ гэсэн үг шүү. Тэр онгоцоор нисэх үйл явдал маань ерөөсөө л юм санаа зовоод ах зүйл байхгүйгээс мэдээж нэг удаа нисээд үзчихвэл та маш их туршлагыг авна. Тэгээд энэ удаагийн бичлэг бол танд бас нэлээд тусалсан байх гэж бол хувьдаа найдаж байна. Хүмүүс маань бас энэ Dolores гэсэн энэ сувг дээр subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.